За сайн байцгаана сонсогчдоо Moin Mongolia podcast-ийн 4-р дугаар мөөр хэлж байна. Тэгээд энэ дугаараараа би та бүхэндээ 4 сэдвийн хүрээнд ерөнхийдөө ярилцсан. Student Colleg, Ausbildung, Au pair, тэгээд Episode гэсэн 4 сэдвийн хүрээнд хэдэл ярилцах байгаа. За тэгээд энэ дугаараар маань 2 зочинтой байгаа. Тэгээд тэгээд заяа өөртөө бас урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. Тэгээд та хоёр маань өөрсдөө танилцуулахгүй юу? За намайг Цэг гэдэг. Би одоо Хамбургт Ausbildung хийж байгаа. Одоо энэ жил дуусгаа тэгээд одоо шалгалтаа өгөө явж байна. Тийм. Сайн байцгаана уу? Намайг Заяа гэдэг. Би Хамбургийн их сургуулийн хуулийн чиглэлээр одоо 6 дахь семестртээ суралцж байгаа. За хэдүүлгийн хамгийн ихний ярих сэдв бол Au pair байгаа. Энэ болохоор хүүхэд одоо нэг айлын хүүхдийг харах шугамар ирдэг байгаа шлээ тий. Тэгээ манай Сарууд Цэг хоёр маань энэ шугамар ирж ирсэн. За та хоёр маань энэ талаараа хэлүүлэхгүй юу? За тэгээ. За манай зочин эхлээд ярих уу? За яаж ямар шугамар иржээ? Миний хувьд болохоор би Монгол бас герман хэлийг одоо анхны шатын сураад тэгээд ер нь бол Affäre National гэж тэгээд одоо тэр шалтгаан гэх юм уу? Одоо герман хэлийг сурсан шалтгаан тийм байсан. Тийм тэгээ энд ирээд тэгээд герман айлдаа герман хэлийг ер нь бол сурсан. Тэгээд манай одоо ер нь бол Affäre-д өөрсдөө ингээд нэг айлуудаа сонгодог гэх юм уу, ингээд цаад агентураас ингээд айлуудын ийм саналууд ирдэг. Тэгээд тэрнээсээ ингээд нөгөө хүмүүстэйгээ ярьж байгаа тэгж сонгож одоо айлаа сонгодог. Тийм байгаа. Тийм ерөнхийдөө эхний ээлжинд яг нэг мэдээллүүд өгөхөд одоо энэ Affäre-ийн хөтөлбөр бол 1 жил явах цаатай. Тэгээ сайн дурын ажил гэдэг утгаараа цалингүй гэхдээ гарын мөнгө гээд одоо сартаа 260 евро авдаг. Тэгэхдээ бол бас айлд амьдраад тэгээд хажуугаар нь хүүхдүүд харах ч юм уу гэр орных нь одоо нөгөө ар сар ажилд нь туслаад тэгээд тэр хоорондоо болохоор хэлний курс яваад хэлээ сайжруулах зорилготой. Тэгээ одоо хэлний курсын мөнгө дээрээс нь даатгалын мөнгийг бол айлын даадаг. Тэгээ байр хоолнд бас мөнгө төгөлөх шаардлагагүй байдаг байгаа. Тэгээд ер нь бол одоо Германд цаашдаа суралцъя ч юм уу Ausbildung айл эсвэл их сургуульд суралцъя гэсэн хүүхдүүд хэрвээ Affäre-ээр хэрвээ сонирхоод ирэх юм бол миний хувьд бол айгүй давуу програм шиг санагддаг. Учир нь нөгөө бид нар 1 жилд айлдаа ингээд амьдрах үедээ тухайн газрынхаа соёлыг тэр хүмүүсийг таньж мэдэх тэр талдаа бол надад айгүй давуу талууд болж исэн. Тэгэхээр Affäre-ийн програмаар сонирхож байгаа хүүхдүүд байх юм бол юу ягаарай нэлийн анхнаасаа зорилготой ирүүлэх зүгээр шүү гэж хэлмээрээ. За үндсэн мэдээллүүд гэх юм бол тийм байна. За надад нэг Affäre-ийн талаар асуулт байна л да. Өдөрт хэдэн цаг ажиллах хэрэгтэй өдөр гэсэн тийм юм байд юм болов? Өдөртөө болохоор 8 цаг хамгийн максимумда 8 цаг ажиллана гэдэг. Ер нь бол хэрвээ өдөртөө 8 цаг тэгээд 7 хоногийн 5 өдөр тэгэхээр 40 цагаас илүү цагаар ажиллаж байгаа тохиолдолд октод маань уул нь бол илүү мөнгө авах хэрэгтэй тийм. Ер нь бол тэр чинь сайн дурын ажил нь яг л нөгөө 40 цагаараа яригдана. Тэгээ ерөнхийдөө айлууд ч гэсэндээ тэрийгэ мэдээд хэрвээ 40 цагаас ихээр ажиллах тохиолдолд цагаар нь нэмж бодож өгдөг гэж би сонсч байсан. Ер нь бол яг хууль дүрмийнхаа дагуу бол тийм байна. Гэхдээ бас хүнээсээ шалтгаалаад тэгээд нөгөө ялангуяа манай Монгол охтууд дээр нийтлэг гардаг зүйлүүд болохоор бүх юмыг одоо тэр айлын хүмүүст бас тохируулж хийдэг. Тэхүү инхүү гэхээр дандаа ингээд бас нэг талаараа айгүй тийм ээлдэг. Бүх тавьж байгаа нөхцөлийг ингээд зөвшөөрдөг. Гэхдээ яг нөгөө зарим тохиолдолд тэр нь айгүй буруу юм шиг санагддаг надад. Илүү одоо нөгөө хүмүүс нь их ажилуулах айл эсвэл ингээд за тиймэрхүү тохиолдлууд нэлээд гарт юм шиг санагддаг шүү. Тийм. Тэгээд тэр нөгөө яг Affäre-ийн визагаар наашаа Герман руу ирж байгаа хүүхдүүдэнд насны хязгаар байдаг те. Тэр нь хэд байдаг вүлээ? 26 гэж 26 хаа. Хамгийн доод нь 18-аас 26 гэх юм тийм байж магадгүй. Тийм ер нь бол 18-аас 26 гэсэн санагч байна. Манай хоёр ах хэрэгтэй зуучлуулж ирж илүү яалаа. Би болохоор нэг зуучлалын компаниар дамжуулж айлаа олж исэн. Тэгээл
хамгийн гол нь компани хийдэг зүйлүүд болохоор айлыг ч олж өгөхөд туслана. Тэгээд бичиг баримтын асуудал дээр бас туслана. Тэгэхээр хэрвээ оферын шугамар сонирхож байгаа хүүхдүүд бол зуучлийн компанитай байхад ерөнхийдөө сайн. Ер нь бол өөрөө бие дагаад айлаа олон нэмтэр гэдэг бол маш хэцүү. Яг одоо энэ оферын тохиолдолд. Гэхдээ хичнээн зуучлийн компаниар явж байгаа гэсэн бүх бичиг баримт одоо цаана явж байгаа процедур айлтайгаа мэдээж анх нөгөө айлаа сонгохоосоо өмнө Skype-аар яриад нэгээ танилцуулаад ингэн тэгнэ гэд ингээд ярилцдаг. Тэрэн дээрээ маш одоо хянуур авах хэрэгтэй. Зөвхөн тэр зуучлийн газрын хүмүүсийн ярьж байгаа яриаг 100% хүлээгээд аваад тэгэх биш, бас айлаа сонгохдоо өөрөө сайн судлаад за би энэ хүмүүстэй амьдарч чадахгүй юу гэдгээ сайн бодоод сонгох нь маш чухал. Тэгэхгүй болохоор энд ирсний дараа яг үнэхээр жоохон сонио хүмүүстэй таарсан охтууд бол яг айлд амьдрна гэдэг бол амархан биш дээ. Дээрээс нь хэцүү айлд ирсэн охтуудыг би зөндөө харж байсан. Тэгэхээр хамгийн гол нь айлаа сонгох тэр одоо процесс дээр маш анхааралтай хянуур хандаарай гэж хэлмээр байна. Тий, агентураар бас ингээд нэг зурчлуулж байгаа бас нэг юу нь давуу тал нь гэх юм бол юу гэдэм шиг санагдсан шүү дээ. Тэр агентурт ингээд нэг айл одоо жил болгон ингээд офер авдаг юм уу те, тим айлууд бас байдаг гэсэн. Тэгээд тим одоо нэг баг байнгын үйлчлүүлэгч болсон тим айлд ингээд одоо дандаа Монголоос ингээд хүмүүс авдаг ч юм уу те, офер өгтүүд авдаг. Тийм тэгэнгүүт ингээд нэг жоохон давуу талтай байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол агентураар ингээд зурчлуулвал зүгээр бах тийм. Тэгээд нөгөө манай хоёр дандаа охтууд гэж яриад шүү дээ. Эрэгтэй хүүхд гэж болдгүй юм уу? Яа тийм болно яах вэ? Тэгээд ер нь бол маш цөөхөн байд юм шиг байлаа. За бас нэг тодруулж асуух юм. Манай саруулын 1 жил гэж хэлсэн те, яг ийм тодорхой хугацаанд заавал байх хэрэгтэй юу? 1 жилээс сонгож болох уу? Эхний асуулт нь. Хоёр дахь нь бол бас яг тиймэрхүү хэцүү айл ингээ охтууд маань эрслэн бай гэж бодъё л доо. Тэр нөхцөлд бол айлаас солиход бас ямар асуудал гарах уу? Тэрийг яаж хийдэг бодлох уу? Тэгэхээр ерөнхийдөө бол миний сонссноор хамгийн багадаа 6 сар хийдэг гэж сонссон оферыг. Тэгээд би бол яг тэгж 1 жил хийжээд дахиад оферороо сунгаад хийжсэн хүүхдийг бол мэдэхгүй. Гэтэ магадгүй би дахиад 6 сараар сунгаж болдог байж магадгүй гэж бодож байна. Гэтэ итгэлтэй бол биш байна. Цэгийн юу гэж бодож байна? Би болохоор ингэж сонсч байсан. 1 жил ингээ хийчээд тэгээд дахиад 1 жил ингээ нөгөө хэлний курс дахид суудаг ч юм уу те. Тэр үедээ ингээ нөгөө айлтай амьдраад тэгээ хүүхдүүдээ бас нэг жоохон ингээд хараад гэх юм уу тэгж явж болдог гэж би сонсч байсан. Тэгж явж байсан нэг 2 охиныг ер нь бол ингээд хүнээс ингээд сонсч байсан гэх юм уу? Тийм. Хоёрдугаар асуулт нь болохоор одоо жоохон хэцүү айлд ирсэн охтууд яах ёстой бэ? Тэр тал дээр нэр цэгийг зөвлөгөө гэж. Би яг тэгж одоо яг өөрөө ингээд тэрийг ингээд даван туулаагүй ч юм уу тийм болохоор яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ сонсоход бол нөгөө нэг айлаа сольж болдог гэж хэлжсэн. Тэгэхээр нөгөө нэг тэрэн дээр одоо нөгөө нэг агентурын хэрэг гарна. Тэгээ агентуртайгаа холбогдоод тэгээд ингээд айлаа сольмоор байна гэдэг ингээд айлаа сольж болдог гэж хэлсэн шүү. За тэгээд энэ нөгөө нэг оферын програм дээр нэмээд ярихад ер нь бол тийм айл гэдэг бол бүр маш чухал шүү. Айлаа сонголтын дээр маш сайн анхаараарай. Тэгээд дээрэс нь оферын програмаар явахын тулд хамгийн түрүүнд хэлний шаардлага бол А1-тэй байх ёстой гэж шаарддаг цаанаасаа. Гэхдээ хичнээн А1 одоо хамгийн доотлын шалгуур гэж байгаа ч гэсэн хэрвээ оферын шугамаар ирээгээд сонирхож байгаа охтууд байх юм бол А2, B1 аль болох хилээ сайн үзээд ирсэн дээр хамгийн гол нь энд ирчээд нөгөө хил муутай байхаараа нөгөө хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ сайн ойлголцож чадахгүй ч юм уу. Тэгээд тэндээсээ болоод үл ойлголцох юмнууд байх тусмаа тэгэл улам л хэцүү байна гэсэн үг. Тэгэхээр хилэн дээрээ бас маш сайн анхаараарай. Зөвхөн нэг шалгуурны нэмэж энийг давчлаа гэдэг ингэхгүйгээр тийм хэрэгтэй юм шүү. Манай хоёр хувьд тэгээд нааш ирэхэд ер нь бичиг баримт хөөцөлдөөд эртэл бас хэрэг хугацаа орж ив. За миний хувьд болохоор би чинь яг герман хэлийг сурч эхлээд явъя гэж сурч эхлээд яг жилийн дараа ер нь бол нааш ирсэн. Тийм. Тэгээд нэг 3-4 сар лав ямартай ч айлаа ер нь бол хайсан шүү. Тэгээд заримдаа болохоор нөгөө нэг одоо юу айл олох гэж ер нь бас хэцүү гэх юм уу байдаг. Ингээд нэлээд урт хугацаагаар ингээд айлаа хайдаг гэх юм уу. Тийм. Би бараг хагас жил бараг хайсан баха.
Миний хувьд болохоор би ер нь 4 сард одоо бодох нь тийм 4 сард Герман явъя гэж шийдэл. Тэгэл ерөөсө хамгийн хурдан бичиг баримт одоо бүрдэх хамгийн хурдан процесс нь аферийн програм байсан болохоор тэгээд дээрэс нь надад айлд амьдрах сонирхолтой санагдчихсэн. Тийм болохоор аферийн програм сонирхож судалж эхлэв. Тэгэл 4 сардаа судалж эхлээд 6 сардаа айлаа олоод тэгээд визаанда бичиг баримтаа өгөөд тэгээд би бол 8 сарын сүүлээр иржсэн. Тэгэхээр миний ерөөсө бичиг баримт хөөцөлтөж инээтрээ болсон процесс бол нэг 4 сар болсон гэх юм уу. Сонсогчдод зориулж өрнө хэлвэл бичиг баримтны урьд бүрдүүлэх юм дээр яг анхаарах юм юу вэ? Зөвлөхөө гэвэл аферийн хувьд болохоор бичиг баримтан дээр хэцүү зүйлүүд бараг нэг байдгүй маа. Миний бодлоор. Тэгээд дээрэс нь агентуруудад болвол нөгөө нэг юу бичиг баримтан дээр нь маш сайн туслаад бичдэг. Миний бодлоор. Тэгэхээр өөрсдийнхөө зүгээс мэдээж хэлээ үзээд тэгээд А1-ийн нөгөө Гятогийн сертификаттай болох шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө хилтэл байхад аферийн програм болвол бусад бичиг баримтууд ер нь гайгүй л гэдэг шүү дээ. Тэгээд цаанаасаа айл нь батландаа хийждэг гэдэг утгаараа визан дээр ч гэсэндээ одоо асуудал гараад байдгүй. Тийм. Зөв. За ерөнхийдөө аферийн хувьд нэг иймэрхүү байна. За тэгээд дараагийнхаа сэдв рүү орцгоё да. За тэгээд дараагийн сэдвээр студент коллегийн талаар ярихаар төлөвлөсөн байгаа шүү дээ. За манай заяа их сургуульд орохынхаа өмнө студент коллегт явсан байгаа. Тэгээ юу гэсэн студент коллег ярихаас өмнө заяагаас хүүхнээс нь асуумаар байна л да. Яг яагаад Герман улсад хуулийн чиглэлээр сурахаар шийдсэн бэ? Яг юу нөлөөсөн бэ? Би ер нь бол бүр багасаа яг хуульч болохыг мөрөөддөг байсан. Ер нь бол хуульч болно гэж шийдсэн байсан. Тэгээд бас гадаад сурах болгоос бас миний мөрөөдлөөсөн. Тэгээд тэрнээс гадна бол одоо би сурсныхаа одоо хуульчаар сурсныхаа дараа би заавал Монголдо буцаж ирж ажиллах гэсэн төлөвлөгөөтэйсэн болохоор яг хаана сурвал Монголын одоо эрх зүйн системтэй төстэй газар сурж болох вэ гэж хайж үзсэн л дээ. Тэгснээс одоо ер нь бол Монгол буцаж ирж ажиллах сонирхолтой тийм хүүхдүүд хуулиар сурах байгаа хүүхдүүд байвал ерөнхийдөө бол ихэнх нь Герман явдаг. Эсвэл Оросоос явдаг. Ягаад тэгэхээр нөгөө манай хуулийн систем чинь болохоор оюутай их газрын одоо эрх зүйн систем буюу тэр Герман болон Оросын эрх зүйн системүүдтэй адилхан байдаг байхгүй. Ер нь бол маш төстэй. Тэгэхээр тэнд ингээд сураад төгссөн байлаа гэхэд Монголд бол бүрэн одоо хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болно гэсэн үг л дээ. Тэгээд Монголын үндсэн хууль чинь Германаас орчуулагдаад тавьсан гэх тэр үнэн үү? Яг үндсэн хууль бол яг Францаас илүү их юу авсан. Монголын болохоор иргэний хууль яг Германы иргэний хуультай маш адилхан. Германчуудаа бүр хамтарч гисэн байдаг байхгүй. Тийм болохоор тэгээ одоо ч гэсэн яг Монголын эрх зүйн систем улам л Герман руу айгүй төстэй болоод байгаа. Тэгээ дандаа тэндээс үлгэр жишээ авч гэдэг болохоор. За ер нь цаашдаа яг ямар чиглэлээр илүү гүнзгийрч явахаар шийдсэн байгаа вэ? Яг иргэн тал руугаа юу эсвэл өөр ямар чиглэлүүд үүдэг бол? Би одоохондоо яг сайн шийдээгүй л байгаа. Яг дараа семестрээс яг нөгөө Швейцарт буюу яг нөгөө гол хичээлээ сонгоно. Тэгээд би ер нь бол одоохондоо иргэний чиглэл рүүгээ илүү гүнзгийрээ даал гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд студент коллегийн сэдв рүүгээ тэгвэл хэдүүлээ буцаад орцгоё. Заяа маань яг студент коллегийн талаар өөрийнхөө мэддэг мэдлэгээс хуваалцаач. За тэгээ курс байдаг те тэрийг сайхан сонсож. Тийм 4 төрлийн курс байгаа. Тэгээд би болохоор ямар курс байдаг вэ гэхээр нэгдүгээр M курс байдаг. M нь болохоор медицин буюу одоо юуны ангаахын чиглэлээр сурах хүүхдүүд, T буюу техникийн одоо инженер гэх одоо техникийн хамааралтай мэргэжлүүдэд зориулсан. Дараагийнх нь G буюу Geisteswissenschaft гэх тэр нь болохоор илүү нэг тийм литератур ч юм уу тийм хэл талдаа байж болно. Философи ч юм уу эсвэл нөгөө урлаг бас G курст орно. Дараагийнх нь болохоор тийм V курс буюу одоо Wirtschaft гэдэг байгаа. Тэр нь болохоор эдийн засагт байдаг. Би болохоор яг харж байгаа дадад бол яг хоёр сонголт байсан л да. Нэг нь бол G курс, нөгөөх нь V курс гэд. Тэгээд би харж байгаа за V курс нь математиктэй явж байгаа. Би математикээр онорчсон. За
Тэгээд нөгөө Монголд 2 жил сурчаад наашаа хүүхдүүд хэрээд идэх шүү дээ. Тэр нь яг студийн коллегт ороход нөлөөлж юм уу? Яг яа гэм бол тэр талаар. За. Ер нь бидний үед яг бүрэн дунд сургуультай бид нар ч яг 10 жил сурдаг байсан. Тэгээд тэгтэл Германд болохоор тэр одоо бүрэн дунд сургуулийн хугацаа болохоор 12 13 жил идэг. Тэгээд энэ нөгөө нэг зөрүүг ингэж арилгахын тулд бид нарыг заавалчгүй Монголд мэрэгчлэрээ 2 семестр бүтэн сурсан байжгаад тэгээд нөгөө юуны даад дээр очиж тэг хэлний шалгалт өгөөд тэгээд тэндээ тэнцэж Германд ирдэг байсан байгаа. Хэрвээ шууд нөгөө их сургуультай шууд орё гэх юм бол 4 семестр бүтэн сурсан байгаа. Тэгээд тэр хэлний шалгалтыг өгдөг байсан. Одоо болохоор манай тэр одоо бүрэн дунд сургууль чи 12 жилийн хугацаатай болсон учраас их сургуульд ороход бол шууд 12 дугаар ангид төгсөөд орох боломжтой. Юунд болохоор студийн коллегт бол 12-оор төгсөө шууд орох боломжтой байдаг. Их сургуульд болохоор мэрэгчлэрээ бас яг их сургуультай 1 жил сурсны дараагаар тэгээд их сургуульд орох боломжтой. Гэхдээ энд одоо нөгөө журмын шинжлэгдсэн байл л дээ бид нарт болохоор зөвхөн ингээд 2 жил сурчаад хэлний шалгалт өгдөг байсан бол одоогийн хүүхдүүд 12 дугаар ингээд төгсөхдөө 5 хичээлээр шүүгэн. Тэгээд тэрнийхэн заавалчгүй нэг нь угаасаа нөгөө Монголын журмаараа монгол хэл ах хэрэгтэй гэсэн. Тэгээд бусад өөрийнхөө сайн гэсэн 4 хичээлээр шүүн шалгалтаа өгөөд доотлол нь бүх хичээлээрээ доотлол нь 560 оноо авчиж тэгээд студийн коллегт орох боломжтой болдог байгаа. За тэгээд студийн коллегт орохдоо ямар бичгээр бүрдүүлсэн бэ? Нөгөө хэлний сертификат хэрэгсэн. Би болохоор юу байсан хамгийн эхлээд ямар ч гэсэн хэлээ сурч исэн. Тэгээд ер нь хэлний шалгалтууд одоо янз янзны шалгалтууд байдаг л да. Би болохоор тэр геотегийн сертификат B2-ын сертификатыг авч исэн. Тэгээд тэрийг бүрдүүлж исэн. Дээрээс нь нэмээд үний ассистент бүртгүүлж исэн. Үний ассист гэдэг нь ямар байгууллага вэ гэхээр одоо хэрвээ Германд сурах байгаа ер нь их сургуулиудад эхлээд бүртгүүлэхэд үний ассист руу бүртгүүлдэг. Тэр нь болохоор өөрийнхөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ тэгээд хэрвээ их сургууль сурсан бол их сургуулийнхаа диплом ч юм уу эсвэл бас нөгөө сурсан дүнгийн бүгднгийн англи юм уу герман хэлээр орчуулуулад тэгээд дээрээс нь нэмээд заавалжгүй гадаад хэргийн явдлын яамны нотариатаар баталгаажуулаад тэгээд тэр копигоо дээр нөгөө нэг одоо үний ассист руу явуулдаг байгаа. Тэгээд тэндээсээ болохоор яадаг гэхээр чиний ингээд одоо бидний ингээд Монгол дүнг тэр Германы дүнгийн систем рүү ингэж хөрвүүлээд тэгээд одоо жишээ нь ингээд 100-аар явсан бол Германы одоо юу гэдэг 0.8 юм уу эсвэл 1.0 одоо 1.0 гэдэг дүн гаргаж өгдөг ч юм уу. Тэгээд Герман систем рүү хөрвүүлдэг тийм байгууллага байгаа. Тэгээд би тийшээ материалаа явуулж бутаж нөгөө өөрийнхөө Prüfungsdokumentation гэдэг тийм бичвэрээр тавьсан байгаа. Тэгээд нэмээд болохоор надад ер нь бол тиймний хэлний шалгалт одоо геотегийн тэгээд тэр Prüfungsdokumentation тэгээд нэмээд бас нөгөө миний тэр даад дээр өгсөн хэлний шалгалт ерөнхийдөө энэ 3 байсан. Тэгээд нэмээд болохоор бид зөвхөн Хамбургийн студийн коллегт материалаа явуулсан болохоор Хамбургийн студийн коллегийн одоо тэр нөгөө антхагийг бүглөөд тэгээд явуулсан байгаа. За. Чи сая хэлсэн Б курсыг сонгоод орсон гэд тэ. Тэг яг чи ингээд студийн коллег сурснараа яг ороод яг юу сурсан бэ? Тэг яг ирээдүйд танд ямар давуу талуудыг бий болгосон бэ? Студийн коллегт эхлээд ороод сурахад бол ерөнхийдөө хичээлийн агуулга нь бол нэг тийм 10 жилийн хичээлээс бол ерөөсөө тийм хүн биш. Ялангуяа математикийн хичээл дээр бол би яг 10 жилдээ үзчихсэн юмнуудаа яг дахиж нэмж үзчихсэн яг давтаж. Тэгээд тэн дээр сурсны одоо гол ач холбогдол нь гэх юм бол тэнд ингээд бүх багш нар нь бүх хүүхдүүд нь гадаад хүүхдүүд байгаа. Бүх хүүхдүүдийн хэлний одоо нөгөө чадвар нь ерөнхийдөө бол баг нэг төвшөнд байгаа гэсэн үг. Тэнгүүд багш нар нь бүгдээрээ гадаад хүүхдүүдтэй харилцаад одоо нөгөө харилцаад сурцсан. Тэгээ хүүхдүүдэд яаж нөгөө мэдлэг олгохоо мэддэг учраас эхлээд шууд Германд ирсэн бол эхлээд тэнд нөгөө нэг одоо хэлнийхээ чадварыг сайжруулахаас ойлгохоор тэнд явсан илүү үр дүнтэй санагдчихсан надад. Шууд их сургуульд орохоос байлаа. Тэгээ танай ингээд яг ямар үндэсний хүүхдүүдээсэн бэ? Зүгээр сонсогчдоо сонирхолж хэлэхэд. Манай ингээд би ямар ч байсан ангидаа ганцаараа Монгол нэсэн. Тэгээд бусад Азийн орнуудаас гэхээр ямар ч байсан Вьетнам хүүхдүүд бол байсан. Тэгээд Армен хүүхд байсан. Пакистан,
Марокко, Эквадор, тэгээд Ирак байсан, Иран байсан, Сирия байсан, тийм зөндөө олон хүүхдүүд байсан. Бразил байсан гэх. Тэгээд нөгөө студент коллегт яваад бас дан ганц герман соёлоос сурахаас гадна найзуудынхаа соёлоос бас давхар суралцаад явах юм шүү дээ. Тэгэхээр гоё сонирхолтой юм байна. Тэгээд дээрэс нь манай студент коллегчин дотроо ингээд жил болгоныг ингээд юуны үндэсний баяр гэж хийдэг. Тэрэн дээр айгүй олон гоё үндэснүүд юм уу гэж зохион байгуулалт гоё юм. За дараагийн асуулт нь болохоор яг одоо Монголоос студент коллегт ирэхээр төлөвлөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эсвэл одоо Герман дотроо ч юм уу өргөжлүүлээд студент коллегт хийж байгаа зөндөө олон хүмүүс байдаг бах. Яг хийх байгаа хүмүүстэд зориулаад яг өөрийнх нь зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо хувь хүн дээрээс тэр эсвэл хичээл мэргэжилтэй эренц тэр. Нэг зөвлөгөө өгөхөд бол ер нь бол хараад байхад ихэнх Аз орнуудын хүүхдүүд тэр дандаа ер нь бол нэг манай Монгол хүүхдүүд яг хичээл дээр ингээд айгүй чимээгүй ойлгоод байгаа ч гэсэн асуултынхаа хариултыг мэддэг ч гэсэн ингээд энэ юм байна гэж дотроо бодоод суугаад идэг. Тэгтэл яг яадаг вэ гэхээр студент коллегийн дүн болохоор явцын дүн болоод шалгалтуудын дүн гэдэг ингээд тэднийг хувааж гаргадаг байгаа. Нөгөөд явцын дүн чинь юу вэ гэхээр чиний ингээд хичээлд оролцож байгаа идэх. Тэгээд тэр оролцоогч нь маш чухал үнэлдэг. Тэгээ ялангуяа хэрвээ ингээд ерөөсөө юу яах хэрэгтэй. Өөртөө ингээд итгэлгүй ч юм уу санаа зовж би энийг буруу хэлчих байх гэсэн тийм ерөөсөө санаа зовол байгаад хэрэггүй. Тэр хүүхдүүд бүгдээрээ яг адилхан та нар бүгдээрээ яг нэг цэгтэй байгаа учраас хамгийн гол нь хүн өөртөө ярьснараа л илүү сурдаг гэхээс биш чимээгүй байгалах юм бол тийм сурах процесс удаашрдаг шүү л гэж хэлдэг. Тэгээд одоо яг нэг сүүлийн асуулт байгаа байхгүй студент коллег дээр. Заяа болохоор яг үүний Хамбург дээр веб курсээ хийсэн чинь студент коллегийнхаа. Тэгээд үргэлжлүүлээ шууд үүний Хамбургийнхаа хуулийн ангид орсон. Тэгээд яг тухайн сургуулийнхаа студент коллегт явснараа үргэлжлүүлээд бакалавр мастраа хийхэд бонус оноо мөн гэж байт юм болов уу? Эсвэл хамаагүй юу? Тийм байдаг. Тэр болохоор би одоо ингэ үүний Хамбургийн студент коллег сурсан гэдэг. Тэгээд үүний Хамбургтээ одоо Bewerbungen явуулах юм бол надад zusätzlich тийм одоо нэмэлт 10 оноо өгдөг байхгүй. Тэр нь одоо нэг ойролцоогоор гэх юм бол миний оноо одоо жишээ нь 2 байлаа гэхэд тэр нь ерөөдөө 1.1 хийдэж болдго юм баг нэгтэй төхөж очдөг ч юм уу тэгж нэлээд нэмэгддэг. Тэгэх юм бол хүүхдүүд яг орох байгаа сургуулаа бас сайн судлаад тэр сургуулийнхаа студент коллегт явах юм бол бас зүгээр юм биш үү? Баярлалаа заяа. Тэр нь айгуу дээр. Надад түрүү нөгөө заяа гадаад хэргийн яамны нотариат гэж хэлсэн. Тэрийг бид нар нөгөө 2 дугаар дугаар дээр бас их сургуульд орсон туршлагуудаасаа ярьсан байгаа. Тэгээд түрүүн заяагийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд ер нь Германы их сургууль руу материалаа явуулах гэж байгаа хүүхдүүд нөгөө жирийн нотариатаар биш. Яг жирийн нотариатаар орсноо ихээд гадаад хэргийн яамны нотариатаар оруулахыг санагдаж байна тий. Тийм. Баримтчиг баталгаажуулах гэдэг тэрүүгээр заавалчихгүй давхар баталгаажуулж хүчинтэй болдог. Тийм. Тэгэхээр тиймэрхүү бичиг баримтны асуудал дээр бас анхаараарай. За тэгээд манай дараагийн сэдв бол freiwillige Sozialhilfe буюу сайн дурын ажил байгаа тий. Тэрийг манай Тэгийн хийсэн. Тэгээд за энэ талаараа ерөнхий мэдээлэл өгөөч. За миний болохоор юуныхаа оперийнхаа дараа яг freiwillige Sozialhilfe гэдэг энэ сайн дурын ажлыг хийсэн. За тэрийг болохоор нэг сургууль дээр одоо UK Sonderschule гэдэг. Тэгэхээр одоо монголоор нэг UK жоохон ямар хүүхдүүд гэх үү? Одоо сурах бэрхшээлт гэх юм уу? Одоо тийм хүүхдүүдтэй ингээд ажилласан. Тийм тэр ер нь бол аюу гоё туршлага байсан. Ингээд тэр сургуулийн систем гэх юм одоо ингээд монголчин болохоор ямар сургууль гэж яддаг вэ? Одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй гэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн явдаг тийм сургууль ярих уу. Тэгээ манай тэнд бол хөвчлэн одоо би гэхээсээ илүүтэйгээр ингээд юу гэх оюун санааны гэх юм уу тийм бэрхшээл одоо бодох гэх юм уу ингээд өөрсдөө ингээд барьж чаддаг ч юм уу тийм хүүхдүүд ер нь бол нэлээд байдаг байсан. Тэгээд тийм хүүхдүүдэд ажиллаж сурсан. Тэгээд хамгийн гол нэг бүрдүүлэх ёстой бичиг баримтуудын хувьд гэх юм бол тэнд бас нэг агентур гэж бас байдаг. Одоо зуучлагч байгууллага гэж бас байдаг. Тэгээ зуучлагч байгууллага бол бид нарыг хамгаалах тийм байгууллага. Тэгэхээр ер нь бол зуучлагч байгууллаггүйгээр ингээд FSF-ийг бол хийж чадахгүй.
Тийм заавал тийм байгууллага байх хэрэгтэй. Тэгээд бүтэн 1 жил хийж болдог. Тэгээд дахиад 6 сар сонгож болно. Тэгэхээр 18 сар ингээд ер нь бол хамгийн дээд нь хийх боломжтой байдаг. Тийм байгаа. Яг асуулт болохоор цэгийг энэ Германд ирчээд тэр хөтөлбөрийг хийсэн юм байна шүү дээ. Тэгээ Монголоос шууд ирэх боломжтой юу энэ хөтөлбөрөөр? Тэрийг яг сайн мэдэхгүй байна. Тийм гэхдээ одоо нөгөө нэг хүмүүсээс ингээд сонссноор болвол одоо юу гэх Монголоос ирэхэд жоохон яривхтай байж магадгүй юм шиг байлээ. Тэгээд хамгийн амархан арга нь юм уу? Тэгээд тэр бол ингээд энэ Германд ирсэн хойноо ингээд тэр асуудлаа одоо тэр сайндрын ажлыг ингээд хөөцөлтөд тэгэж явбал ер нь нэлээд хурдан бүтнэ. Ер нь бол ямар ч хүний байсан хамаагүй бараг тэр сайндрын ажлыг авдаг гэх юм уу? Тийм байдаг. Тэгэхээр наашаа ирнэ гэдэг нь хэлний курс үү эсвэл одоо тэр АП руу ямар нэг арга гэсэн үг шүү дээ. Тий яг өнөө хэлний курс ирсэн дараагаа бас явж бодлоо апер хийгээд тийм ингээд хамгийн багтаа 6 сар хийж болдог гэсэн шүү дээ аперыг. Тэгэхээр 6 сар хийчээ тэгээд дахиад энэ сайндрын ажлыг бас хийгээ явж бодлоо тий. Тэгэнгүүтээ сайндрын ажил хийгээд явангууд зааж 450 өгдөг үлээ сарда сайндрын ажил болохоор ингээд 450 энэ ер нь бол баг одоо 450 евроны цалин тийм ээ. Тий цалинтай ингээ харьцуулаад үзэх юм бол уг нь бол юу ч биш. Гэхдээ хүн ингээд энийг юм болгож чадвал ер нь бол болох боломжтой. Тэгээ бас нэг анхааруулад гэх юм ингээд зөвлөгөө олгоод хэлэх юм бол хэрвээ ингээ хэн нэгэн сайн дурын ажил хийхч байгаа бол ер нь бол ингээд нэг Unterkunft гэдэг ингээ байртай тийм газар хийвэл бас зүгээр санагддаг. Яагаад гэхээр миний хувьд ингээд энэ Хамбургт юу хийж хахад тийм FZ хийгээд ч юм уу альсаар ингээ Ausbildung хийгээ явж хахад би ингээ байр олоход ер нь айгүй хэцүү байдаг. Тэгэхээр FZ ядаж ингээд нэг юм ч гэсэндээ ингээд юу гэх юм амархан болгохын тулд ингээд ядаж байртай тийм газар байвал тэрийг ингээ сонгоо тэ тэгээ бас чамд ингээ бас үнэхээр тийм тэгээд ямар чиглэлээр одоо илүү сайн дурын ажилтнууд авдаг талаар цэгийн манаас мэдээлэх үү? Би сонсохоор хүүхдүүд бол цэцэрлэгт хийдэг, эмнэлэгт хийдэг. Тэ өөр бас ямар чиглэлүүдээр хийдэг бол за жаарэ сайн бодох хэрэгтэй ингээл за сургууль дээр тэгж хийж болдог тийм миний хэлсэн шиг тэгэнгүүтээ ингээ бас хөгжлийн бэрхшээлтэй тийм хүмүүс байдаг. Тэр нь болохоор насан туршийн тийм хүмүүстэй. Тэгээ хамтдаа ингээд юу гэх юм тэр хүмүүс маань ингээ хамтдаа нэг вүүн группт ингээ амьдардаг те тэнд бас ингээд ер нь бол хийх боломжтой байдаг. Тэнд бол хүмүүсийг үнэхээр бүр айгүй ихээр авдаг. Тийм өөр чин ямар газар идэг вүлээ? Werkstatt гэх тэр хүмүүсийн одоо нөгөө нэг саяны хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь бас ингээд юу гэх нэг юм Werkstatt гэх тийм газар ажилладаг. Тэр нь болохоор нэг өдрөө өнжүүлэх шиг. Гэхдээ тэд нар ингээд ямар нэг эми хайрцагч юм уу те тэр мэрийг ингээд юу яадаг нугалж ингэж fabricate болдог. Тийм бэлтгэдэг. Тийм тэгээд тиймэрхүү газруудад бас ингээд туслахтаар ажиллаж болно. За. Тэгээд ерөнхийдөө бол Германд ирээд хэлний курсээр ч юм уу ирсэн хүмүүс байл та тий. Тэгээд визагаа FSJ одоо энэ хөтөлбөрийг хийгээд солиулъя гэхэд визний хувьд яаж сонголт ерөн гардаг вэ? Тэрийг ер нь бол за чи ингээд эхлээд FSJ-ийн сайн дурынхаа ажлыг ингээд оллоо тий. Тэгэнгүүтээ тэр газар нөгөө нэг зуурчлагч газартайгаа тэгэнгүүтээ дахиад нөгөө нэг ажиллах газартайгаа ингээд гурвалсан гэрээ хийдэг. Гурвуулаа ингээд гэрээ хийдэг. Зөвхөн нөгөө нэг ажиллах газар чи биш ингээд бүр нөгөө нэг агентур ч орж ирээд энэ чи нөгөө нэг чиний баг би хамгаалагч юм уу тийм газар ахгүй юу. Тийм тэд нартай ингээд гурвалсан гэрээ хийгээд тэрийг Ausländer Behörde гэдэг нөгөө нэг виз гаргадаг. Германы одоо нөгөө нэг юм дээр гадаад иргэдэг хариуцсан хэсэг. Тэнд очиж ингээд юугаа гаргадаг, визээ гаргуулдаг. Тэгээд миний над дээр тулгарч байсан нэг асуудал гэх юм бол нөгөө нэг ингээд би за Монголоос ирэхээсээ бүр өмнө ингээд паспортаа авсан. Тэгэхээр ингээд юугээ нөгөө нэг дуусах хугацаа байдаг шүү дээ. Тэрийг ингээд 5 жилээр ихэ сунгуулсан байсан байхгүй юу. Тэгэхээр энд ингээд тэр нөгөө нэг сунгалтыг мэддэггүй. Тийм болохоор ингээд нөгөө нэг надад жоох асуудал тулгарч байсан. Нөгөө нэг сунгалтын харлуугаар чиний паспортны хугацаа одоо эргэжил дууссан байж тээ. Чамаа ингээ FSJ хийж дуусгаас ч өмнө дуусах юм байна. Тийм болохоор тэр хүртэл ч өгнө гэдэг ингээд
Тэгээд надад тэрүүгээр өгсөн. Тэгэнгүүт би өөрөө гайхаад эний чинь би сонголт хийлгэсэн штэ гэдгсэн чинь тэрийг хараагүй. Тэгээд тэрэн дээр ахиж би 2 удаа визээ сонгуулж ирсэн. Тийм тэр ахиж одоо ингээ 2 ахисан тийм явуулсан юм уу те. Тэгэхээр сайн нэг өөрийнхөө гадаад паспортны дуусах хугацааг бас хараарай гэж хэлмээр байна. FSC-ийн хөтөлбөр байгаа ч тий. Тэрээр визаа сонгуулахад яг Германаас хэдэн жилийн визний хугацаатай дарж өгсөн бэ? За тэгэхээр визний хувьд болохоор яг гэрээнийхээ дагуу виз сонгогддог. Хэрвээ би ингээд жилийн хугацаанд тэр газар ажиллана гэх юм бол жилийн хугацаанд гэхдээ ахаад нөгөө нэг тэр гэрээгээ 6 сараар хамгийн дээд нь сонгож болдог. Тэгэхээр хамгийн дээд нь 18 сарын одоо хугацаатай тийм виз болол. Тэгээд сайн дурын ажил дээр нэмээд хэлэхэд хилээ цажруулах бас их том боломж юм шиг байна тийм. Манай яг герман хүмүүстэй өөрсөнтэй харилцаа. Тэгээд дээрээс нь би сайн дурын ажлаа хийж авахын хажуугаар хэлний курсад явах юм бол ажиллаж байгаа байгууллага нь бас дэмжлэг үзүүлдэг гэж сонсч байсан. Тэрэн дээр болохоор FSC-д хийж байгаа хугацаанд ер нь бол аюул их хөнгөлөлтүүд байдаг. Жишээлх юм бол саяны саруулын хэлсэн шиг нөгөө нэг хэлний курсын одоо 50% гэх юм уу төлбөрийнхөө 50%-ийг л төлдөг. Одоо жишээлх юм бол нөгөө хэлний курс чинь 200 евро ч гэдэг юм уу тэгэх юм бол 100 еврог л төлнө гэсэн тийм байдаг. Тэгээд ингээ янз бүрийн музей ч юм уу үзэх ч юм уу тэрэн дээр хүртэл ингээд одоо нөгөө нэг хөнгөлөлттэй тийм байдаг шүү. Датаглинаас хийж өгдөг гэсэн шүү дээ тэр үнэ. Тийм. За. Сүүлийн асуулт бол ер нь энэ сайн дурын ажлыг хийснээрээ давуу тал юу вэ? Тэгээд бас яагаад тэнийг хийгээрэй гэж зөвлөх үү тийм. Миний хувьд гэх юм бол тэрүүгээр ер нь алдах юм бараг байхгүй. Тэгээ хожихол юм байгаа. Ингээ хилээ сурч जैन хилээ сайжруулж जैन гэсэн үг. Тэгэнгүүтээ ахаад ингээ нөгөө нэг одоо тэр миний хувьд чинь ингээ нөгөө нэг юунд сургуульд нь орж ингэж ажиллаж үзсэн шүү дээ тий. Тэгэнгүүт багш нар ингээ хүүхдүүдээ яаж харьцдаг ч гэдэг юм уу тий. Ингээ Монголын хувьд болохоор хүүхдүүд ч одоо завсарлага энэ гарч тоглодог үлээ. Би бүр тэгж боддог. За ингээ нөгөө хүүхдүүд чинь тий ингээд завсарлага болонгууд ингээд нөгөө гадаа талбай дээр очиод ингээд тоглоол тий тэгж байгаа хүртэл ингээд надад бүр амар шин тийм байсан байхгүй. Тэнгүүд бид нар яагаад ингэж байсан бөлөө гэж ч юм уу тий тэгж боддог. Ер нь бол ангидал ингээд дараа гэл ингээд хийдэг. Тэгээд бас яг би бас нөгөө нэг их сургуулаа бүртгүүлэх гэдэг байжсэн байхгүй. Тэр үед болохоор намайг яг энэ сайн дурын ажлыг хийж ийсэн үү гэсэн асуулт байсан. Тэгэхээр энийг хэрвээ хийгээд их сургуультай бүртгүүлэх юм бол бас ямар нэгэн даягийн хэлбэр юм оноо гэсэн юм байгаа юу тий? Тий оноо моног яг тэрийг бол би сайн мэдэхгүй ямар ч тач ер нь бол давуу талтай. Тий ер нь цаашаа сурах одоо юу гэх нэг их сургууль сурах байгаа тий ер нь ихэнх хүүхдүүд энэ сайн дурын ажлыг бас ингээ хийгээд явж исэн. Миний тэр нөгөө яг хийж исэн тэр групп штэ бид нар чинь ингээ нэг группээрээ болоо явдаг хгүй юу. Тэгэнгүүтээ бид нар чинь 30-аад хүүхдээ team групп байгаа. Тэрэн дотор ер нь ихэнх нь ингээ цаашаага сурах гад их сургууль сурах гад тэгээ явж исэн хүүхдүүд байгаа. Тэгээд тэр ер нь бол нэлээд их давуу тал бол юм шиг үл ингээ сайн дурын ажил хийгээд ингэх нь. Тийм. За ингээд манай 3 дугаар сэдв одоо ингээ үгээр дуслаа. За сүүлийнхаа сэдв рүү орохоос харуулаа. За тэгэхээр манай дараагийн сэдв болохоор Ausbildung байгаа. Тэгээд Ausbildung гэдэг маань болохоор манай монголоор бол мэрэгжлийн коллеж гэх үү те ер нь яг сайн яаж орчуулахыг сайн мэдэхгүй байна. Тийм гэхдээ ерөнхийдөө ойролцоогоор үсчин, тэгээд захилгаачин, одоо идэлчин гэх мэтийн одоо яг нөгөө бас мэрэгчлүүдийг Ausbildung-аар дамжуулж суралцах боломжтой байгаа тийм. Тэгэхээр манай цэгийн ямар Ausbildung хийж байна? За миний хувьд болохоор асрагч хийж байгаа. Асрагчийн маань Ausbildung болохоор 3 жил үргэлжилдэг. Тий одоо энэ чинь бас нөгөө нэг юу совилгчийг бас ингээд яг энэ Ausbildung-ээр ингээд хийж болдог тий бас 3 жил байдаг. Минийх болохоор ингээд асрагч нь. Тэгээ 3 жил хийх явцтай болохоор бид нар чинь нөгөө нэг юу гэх онол практик хоёрыг хослуулж яадаг. Хослуулж үздэг. Тэгэхээр нэг сар ч юм уу тийм ингээ онлоо үзээ. Тэгээ дахиад нэг сар ингээ ажил дээр очиж ажиллаад ингээ явдаг тийм ажиллагаа. Тэгээд энэ одоо ингээд 3 жил хийж авах явцтай бол бид нар ингээд өөр газруудаар очиж ингээд ажиллаж үздэг. Эхний жилдээ гэх юм бол нөгөө нэг гэрээр асардаг тийм газар тийм гэрээр ингээ хөгшин хүмүүс бол ингээд өвчтөе хүмүүс ингээд асардаг тийм газар. Хоёр дахь жилдээ болохоор
нөгөө нэг мартах өвчтэй болсон хөгш хүмүүс байдаг шүү дээ тийм одоо хүмүүс чинь ингээ бөөнөрөө ингээ амьдардаг нэг хамгийн нийт нь эвсүүлийн амьдардаг лөө дээ. Тийм эвсүүлийн амьдарч болдог. Тэгээд тэнд нь ингээд бас нөгөө нэг асрагч нар тийм хүмүүс ингээ очоод ингээд өдрийнх нь ингээд амьдрал тусалдаг юм одоо хоол хийх, юу хувцас угаах, өөр чинь одоо бие угаах гэдэг юм тиймэрхүү одоо ажилт нь ингээд тусалж яадаг. Тийм тэгээд 3 дахь жилдээ бол бид нар юунд эмнэлэгт очиж ингээд ажиллаж үздэг. Ер нь эмнэлэгт ажиллах ямар үдийн те зөвлөгч нар одоо зөвлөгч нар ямар хөө ажил хийдیں те тэрийг ингээд одоо юу гэх юм туршлага хийдэг. Одоо Ausbildung хийснээрээ чамд одоо ямар давуу талууд бий болж ийн гэж боддог вэ? Миний бодлохоор би Ausbildung хийснээрээ хамгийн нэгдүгээр бол ахиа хэлээ сайжруулах боломжтой. Тэр яг хөө ингээд жоохон ангаахын тал руугаа ч гэсэн ч гэсэндээ тий ер нь бол ингээд хэлээ сайжруулах ер нь бол хамгийн том бас давуу тал гэх юм уу тийм байгаа. Тэгээд бас нэг хоёр дахь давуу тал нь энэ манай сургуулийн нэг хоёр дахь давуу тал нь гэх юм бол бид нар Яшийн шалгалт гэх юм одоо Монголынхаар бол Яшийн шалгалт өгөөд тэгээд тэрнийхээ дараа ингээд одоо дээд сургуулиудад юм уу те ингээд орж сурах боломжтой боломж нэгж байгаа. Тэг өнөөдөр ихэд одоо бид нар ингээд нэг шалгалтаа өгсөн тийм байгаа шүү. Хэрэг шалгалтаа тэгээд одоо Яш өгөхгүйгээрээ их сургуульд орохгүй байх юм бол яг Ausbildung-гээрээ тэгээд дуусч юм энэ мэргэжлэрээ мэргэшээд ажиллаа юм гэсэн үг үү те? Хэрвээ би одоо ингээд энэ Яшийн тэр шалгалтыг өгөхгүй болов уу? Тийм тэгж бас болно. Аль эсвэл дахиад өөрийгөө цаашаа ингээд юу гэх юм улам сайжруулад яг энэ төвшөндөө биш тийм ингээд ерөн дээшээ төвшөө ахих бас боломж байдаг. За тэр нь болохоор юу гэх юм бол хамгийн нэгдүгээрт нь одоо ахиад өөр шин нэг одоо энэ Ausbildung гэдэг байгаа шүү дээ. Би бол ингээд Ausbildung тахгүй юу? Сурагч тийм одоо ингээд сурагчийг ингээд өөрийнхөө ажиллаж байгаа газраа бэлдэх тийм хүн болж болно. За нэгдүгээр тэгээ ахаа цаашаа ингээд явах юм бол ингээд фонд менежмент гэх энэ нь болохоор ингээд нөгөө нэг юу гэх шарах сервиг тийм ингээд ер нь мэрэгшин гэсэн үг байхгүй юу? Ингээд цаашаа ингээд мэрэгч болно. Тийм хэрвээ эндээ байх юм бол тэгээд цэгийн хийж байгаа Ausbildung нь танирхаад асуухад энэ өдрийн хэдэн цаг ажилладаг вэ? Тэгээ бас цалинтай юу? Амжиргааныхаа түвшинг бас хангахад хүрэлцээтэй байна уу? Тэгэхээр энэ бол Ausbildung дотроо хамгийн өндөр ингээд юу гэх юм цалинждаг, цалин авдаг гэх юм уу халаасны мөнгө авдаг тийм Ausbildung байгаа. Миний хувьд чинь одоо 3 дахь жилдээ нэг 980 евро ч юм уу тий авдаг. Тийм байгаа. Тэгээд 7 хоногтоо энэ 7 хоногтой ажиллах цаг нь ер нь бол хаана ажиллаж байгаас хамаарна энэ ажил олгогчоос хамаарна гэсэн. Жишээлх юм бол миний хувьд нэг 38.5 цаг ажилладаг. Тэгээд зарим нэгэн газар одоо 40 цаг ажилладаг ч юм уу 37.5 ч үлдээ тиймэрхүү ингээ ажиллаж бас болд юм байлаа. Тийм. Визаны процесс ер нь хэрхэн явагддаг вэ? Ер нь визагаа сонгуулахад хэр хүндрэлтэй байна? Тийм. Яг энэ асрагчийн чиглэлээр виз мэдүүлэхэд ер нь бол хамгийн амархан гэж ер нь бол яригддаг тийм болохоор ч гэсэндээ би ер нь бол бас энийг сонгосон л доо. Тэгсэн чинь над дээр бол аягүй их асуудал тулгарсан. Би бараг жилийн дараа виза авсан. Яасан бэ гэсэн чинь одоо миний ингээд нөө виз мэдүүлсэн газар маань ингээд виз маань олохгүй. Тэгээд бараг ингээд буцаад Монгол руугаа яваа гэсэн тийм хариу иржсэн. Тэгээд ер нь бол шүүх мөгтчихэд тэгжээж ер нь бол виза авч ирсэн байгаа. Тэгээд миний бодлоор бол ингээд цаашаа яг ямар Ausbildung хийх вэ гэх тэр ямар чиглэлээр Ausbildung хийх вэ гэдэг яг тэр чиглэлээрээ ер нь бол одоо нөгөө сайн дурын ажиллаа хийвэл зүгээр юм шиг санагдсан. Тэгэхгүй ингээд би эхлээд нэг хүүхдээ ажиллаад тэмүүтээ дараа нь болохоор ингээ одоо хөгшин хүмүүстэй ингээ ажиллах гэдэг юм уу ч юм мэдгүй магадгүй тэд нэр жоохон сайн санагдсан ч юм уу байж магадгүй гэж би бодсон. Тэгээд цэгийн хувьд бол анх бүр хүүхэд асрагчаар ирээ дараа нь сайн дурын ажил хийгээд одоо тэгээд Ausbildung гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг анх шууд Монголоос ирж байгаа хүмүүсийн хувьд ямар байх вэ? Миний сонсноор одоо B2-ын төвшөнтэй байж Ausbildung хийх хэрэгтэй болж байгаа гэж сонссон. Үдэл оолоо. Би яг Монголоос Монголоос ч нөгөө нэг B2-ын төвшин бодол ер нь юу гэх
шаардлагуудын нэг байдаг. Тэгэнгүүтээ B2-ын төвшнөөс гадна дахиад чи бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй юм уу? Тийм байх хэрэгтэй. Одоо энд хийхээр бол эндхийн реал шул авчлуустай байж одоо яг миний энэ хийж байгаа шиг юм Ausbildung хийж болно. Харин миний хийж байгаа Ausbildung болохоор нэг асрагч гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт асрагчийн туслах гэдэг бас нэг байгаа байхгүй юу? Тэд нар нь болохоор эксдгээр ингээд төсөөд илүү тэрийг хийж болдог. Бид нарыг болохоор нэг 10 юм уу 11 дэх ингэ ч юм уу магадгүй тэгээд төгсчих юм бол энэ чиглэлээр бас ажиллалт сурж болт юм байна. Сайн судлах нь байна тий. Яг ямар чиглэл байгаагаас хамаараад. Яа. Ausbildung болоход ерөнхийдөө хэр хэцүү байдаг вэ? Ер нь элбэг байдаг уу? Аль эсвэл бас цөөхөн байдаг болоо? Тэр талаар сонсогчтой мэдээлэл өгвөл. Одоо Германд гэлтгүү бараг ер нь бол ихэнх улс орнуудаар ингээд нэг насрагч гэдэг тэгээ совилогч гэдэг ингээд мэрэгжилж байгаа юм уу те энэ ер нь бол нэгэн дутагдaltaй тийм мэрэгжил байгаад байгаа шүү дээ. Тийм болохоор хэрвээ асрагч ингээд совилогч тэгмүүдээ одоо энэ бас цэцэрлэгийн нэг багш нар юм уу те тэд нарыг бас ер нь нэгэн дутагдaltaй байдаг гэж би сонсон санагдаад байна. Тэгээ тэд нарт бол ингээд яг энэ чиглэлээр ингээд Ausbildung хийе гэх юм бол нөгөө байгууллагууд маань айгүй хурдан зөвшөөрнө. Тийм ер нь бол эрэлт амир ихтэй. За надад нэг асуулт байна. Цэгийн аль руу хэлсэн чинь Ausbildung гэдэг нь онол практик хоёр хослсон байдаг гэх тээ. Тэгээ сая ерөнхийдөө дандаа ажлын талаар ярьлаа шүү дээ. Тэгээ миний мэдхийн одоо 2-7 хоног ажиллаа хийгээд 2-7 хоног хичээлдээ яваад өнгөрүүлдэг тий. Тэр нь яг бүх Ausbildung-тэй адилхан байдаг уу? Үгүй хаа энэ ер нь бол нөгөө сургуулиасаа хамаарч байж магадгүй нөгөө цэцэрлэгийн нөгөө багш нар байж тэд нарыг би ингээд сонсч байсан. Тэд нар болохоор 7 хоногт яг нэг өдөр юу яадаг гэд сургуультай яваад тэгэнгүүтээ 4 өдөр нь ажилладаг юм уу тийм байдаг гэсэн. Тэгэнгүүтээ миний хувьд ч юм болохоор ингээд яг блокоор явдаг. За блок нь болохоор ингээд 4-7 хоног юм уу 5-7 хоног ингээд сургууль дээр очиж онлоо үзээд тэгэнгүүтээ дахиад 4-5-7 хоног бас ажил дээр очиж ажилладаг тийм байхгүй юу? Тэгсэн чинь яг ингээд зарим нэг сургуулиуд нь яг ингээд нөгөө энэ асрагчийг бэлтгэж байгаа сургуулиуд нь яг манай одоо нөгөө саяны нөгөө миний хэлсэн юу вэ шүү дээ цэцэрлэгийн багш нар тэд нарыг бэлтгэж байгаа шиг ингээд 7 хоногийн 3 өдөр нь ингээд ажил дээр ажиллаад 2 өдөр нь ингээд сургуульд явдаг ч юм уу тийм байдаг гэсэн. Тэгэхээр энэ бол сургуулиасаа хамаарна. Тэгээд бас нөгөө нэг сургуулиудаа бас сайн харж агаад сонгол зүгээр хэрвээ ч ингээд бас цаашаа юу гэх сурах сонирхолтой байгаа бол тийм ингээд дахиад нэг өөр нэг тийм юу гэх одоо манай сургууль ингээд яш өгч болох боломжтой ч юм уу тийм сургууль ингээд сонгол зүгээр ах гэж бодож байна. Тэгэхгүй зүгээр ингээд одоо энэ мэргэжлэр ингээд сурчээ тэгээ дараа нь ингээд сурна гэдэг юмгууд ахиж нэг жил ч юм уу ингээд өөр сургуульд ингээд сурж тэр яшиг өгөх тийм шаардлагатай бол тийм шиг үл шүү. За тэгээд Ausbildung хийхгээ сонирхож байгаа хүмүүст цэгийн маань ямар зөвлөгөө өгмөр юм? Зөвлөгөө юу? Ер нь хэлээ бас өмнө нь сайн сураарай гэж хэлмээр байна. Тийм хэллээ сурцсан байхад ер нь бол бас нэг амар их асуудал байх. Тэгэнгүүтээ өөрийнхөө бас нэг сонирхож байгаа чиглэлээ тийм мэддэг болцсон байх юм бол тэгээ өөрийнхөө сонирхож байгаа чиглэлээр ингээд сурвалаас зүгээр. Тийм өөр надад бол яг тэгэр ингээрэй гэдэг яах юм бол алга. Тийм. Цэгээсээ бас нэг юм асуумаар байна. Ер нь манай цэгийн одоо удахгүй Ausbildung-гээ дуусгаж байгаа. Тэгээд дараачийн зорилго юу байна вэ? Одоо тэгэл цаашаа ер нь бол сурна гэсэн бодолтой байгаа. Тэгээд яг Ausbildung-гээ дуусгачаас сурах үг нь бол одоо энэ 5 сард ер нь бол шийдэгдэнэ. Тийм байна. Ер нь сургуульд сурна цаашаа. Тэгээд нөгөө нэг Ausbildung-гээ хийсэн бас нэг том давуу тал гэх юм үү тэрийг болохоор би юу гэж харж байгаа гэхээр одоо би ч ингээд Ausbildung хийж байгаа шүү дээ. Тэгэхээр надад ямар нэг юм мэргэжлийн сертификат байгаа. Тэгэнгүүт би дахиад ингээд ажиллаж болох байхгүй юу. Тэгэхээр ажиллаад ингээд юу гэх юм студиумынхаа хажуугаар ингээд ажиллаж болох юм байна гэсэн нэг тийм бас санаа байгаа. Тийм давуу тал нь. Тэгээд тэр одоо Ausbildung-гээ эхлээд одоо Ausbildung чинь 3 жил гээд гисэн шүү дээ. Тэгэхээр хүү хийжсэн чинь 1.5 жил хийцээд өө энэ яг миний хийх зүйл биш үү шүү дээ гээд Ausbildung-гээ сольж болж юм болов уу?
болох л үгүй бодоход болох. Яг тэрэн талаар яг болно болохгүй гэсэн юм бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол болох ах уу. Би тэгж солиход ер нь нэлээд асуудалтай байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр солихоосоо өмнө сайн судлаарай, асуугаарай. Ausbildung-а боллоо гэхээр нөгөө визан дээр нь хүртэл айгүй том асуудлууд гарч ирдэг юм шиг байлээ шүү. Тэгэхээр солихоосоо өмнө ер нь болиё гэж шийдэхээс өмнө маш сайн судалж агаад тэгээ шийдвэрээ гаргаарай гэж бас хүүхдүүдтэй хэлмээр байна. Тэгээ бас ахаад нэг хэлэх юм бол нөгөө нэг шантрах үе бол амар их байна. 2 дахь жилдээ бол бүр үнэхээр яалтчгүй шантардаг. Би бүр бараг болиё гэж бодож байсан тэгэнгүүтээ за одоо нэгэн жил одоо энийг ингээд төвчээл арчих гэл ингээд өөрөө ингээд жоохон зэрэгжүүлээд гэх юм үү тэгээ явж байгаа одоо тэгээ удахгүй даас нь ер нь айгүйх баяртай байна. Баярлалаа. Манай заяа дахиад шиг байна тий. Одоо ингээд Германд ингээд Ausbildung хийгээд Монголд ирээд ажиллая гэх юм бол одоо жишээ нь Монголд ирээд ажиллая гэхэд чи яг хаана яг ажиллах боломжтой вэ? Энүүгээр үү? Тэрний талаар би яг судалж үзэж байгааг үннийг хэлэхэд би яг энэ мэргэжлэр гэх юм уу те энэ ингээд сурсан зүйлээрээ Монгол яг ингээд ажиллана гэж ерөөсө бодож байгаагүй. Гэхдээ энэ чи ер нь бол айгу юу гэх хэрэгтэй зүйл шиг надад санагдсан. Яагаад гэхээр ингээд миний хувьд болохоор ингээд сая одоо өнгөрсөн жил гэх юм уу те ингээд өвөө маань ер нь амар хүчтэйсэн. Тэгээд одоо ингээд өөрийнхөө ингээд үзсэн юм аа. Ингээд гэрийнхэнтэйгээ хуваалцаад гэх юм уу те тэгээ явхад бол айгу гоёсэн. Ингээд одоо би ингээд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ те ингээд тэгдэг гэж шүү гэдэг ингээд хэлээд явхад ер нь бол гоё байсан. Гэтэ миний бодлоор бол яг чиний энэ мэрэгчлээ яг Монголд бол аягүй дутагдж байгаа. Нэг ерөөсөө бараг хүн сурдаггүй тийм яг хэрэгтэй мөртлөө яг ховор мэрэгчлээ шүү дээ. Харин Монгол яг ийм чиглэлийн нөгөө нэг асрагч гэх юм уу тийм юм бараг байд юм уу байхгүй гэж би бодож байна. Харин тийм. Бараг байвал үгүй нэлээд зүгээр тийм. Хүмүүс яг зорж сурдаг хүмүүс аягүй цөөхөн байж магадгүй миний бодлоор. Гэтэ тийм ерөнхийдөө маань хэлдгээр ийм эрүүл мэндтэй холбоотой за тэгээ дээрэс нь өөр Ausbildung үзсэндээ сурсан байхад сүүлд нь маш том одоо мэдлэг болж үлдчихлээ юм л да тийм яг үнэ сүүлд нь үнэхээр давуу тал болно юм хэрэг болно хэрэгтэй маш хэрэгтэй гэж бодож байгаа шүү. Тэгээ манайханд өөр ерөнхийдөө одоо өнөөдрийн ярьсан сэдвүүдийн дагуу нэмж хэлмээр байгаа юмнууд байна уу? Нөгөө нэг миний ямар ч байсан сонсч байснаар болохоор Ausbildung хийхэд бол яг мэрэгжлүүнээс шалтгаалаад маш ялгаатай байдаг гэсэн. Ягаад тэгэхээр чинь ингээд одоо германчууд чинь ямар нэг одоо хуульчийн туслах гэдэг нэг Ausbildung байдаг. Жишээ нь тэрэнд болохоор маш олон герман хүмүүс ингээд орох дуртай, тэрийг одоо сурах дуртай. Тийм болохоор ерөөсө гадаад хүмүүс авдаггүй. Тэгээ Ausbildung одоо гадаад хүмүүс яг авдаг тохиолдол нь зөвхөн одоо герман хүмүүс яг өөрсдөө яг ихээр хийдэггүй, илүү дутагдaltaй байдаг мэргэжлэр илүү авдаг гэсэн юм тийм. Тэгээд яг хүүхдүүдэд бол яг Монголоос ирээ гэсэн хүүхдүүдэд бол яг маш олон төрлийн одоо Ausbildung хийх боломжууд байгаах гэж бодож байна. Миний жишээ нь ингээд нэг таньдаг хүүхд замаар хийдэг. Одоо жишээ нь манай цэгийн ингээд одоо асрагчийн одоо хөгшин хүмүүсийн асардаг тийм төрлөөр хийж ийн гэд ер нь маш олон төрлийн мэргэжил байгаа. Тэгээ хүмүүс бүгдээ өөрсдөө сайн судлаарай гэж хэлээ да. За өнөөдөр тэгээд манай дугаард цаг зав гаргаад яриа өгч байгаа хоёр зочиндоо маш их баярлалаа. За бид хоёрыг оролцуулсан та гуравтаа баярлалаа. Аюу хөөрхөн гоё санаачлаг гаргаад ингэж байгаад тэгээд миний зүгээс бол яг уу би бас нөгөө жоохон тийм ойлгомжгүй ч юм уу юу ярьсан бол нэмж одоо лавлах зүйлээвэл над руу бас хандаж болно шүү гэж хэлмээр байна. Би бол нэлттэй танд бүхний асуултанд хариулж өгнө. Тийм тэгээд чадах чинээгээр ингээд мэдээлэл өгөх хичээлээ. Тэгээд ингээд ойлгомж байсан бол бас уучлаарай тий. Ингээд манай гурав руу ингээд бас бичээд ингээд бас асуугаарай. Тий асуух юм үлдсэн бол бас асуугаарай гэж хэлмээр байна.
Тийм. Тэгээд урьж оролцуулсан маш их баярлалаа. За хоёртоо баярлалаа. За манай өнөөдрийн дугаар та бүхэнд хэрэгтэй мэдээллүүд ихийг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд анхаарал хандуулж сонссон сонсогчдоо маш их баярлалаа. За дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Баяртай.